Сайн байцгаана уу? Бол байна. Бүгдээрээ сайн сууж гажсэн уу? За ингээд та бүхэнд 2025 оны анхныхаа видеог оруулахад бэлэн болсон байна. Бүгдээрээ сайн суужсэн уу? Би яг жилийн өмнө 2024 онд санхүүгийн хэрхэн менеж хийх вэ гэсэн сэдвтэйгээр өөрийнхөө Excel файлыг Google-ийн spreadsheet дээр хийгээд тэгээд та бүхэнд хувааж өгсөн. Тэгээд зөндөө хүмүүс орж ирээд миний тэр Excel-ээр яаж санхүүгээ хянжаагаа тухай над руу бичээд тэгээд нэлээд хүмүүс хандсан байгаа. Тэгээд тэрнийхээ үргэлжлэл болоход 2025 онд болохоор та бүхэндээ үргэлжлүүлээд хэд хэдэн онлайн дээр хэрэгэлдэг програмуудыг өөрөө маш их өргөнөөр хэрэгжилж байгаа програмуудаа та бүхэнд танилцуулна. Тэгээд 2025 он болоод ер нь жил болгоны эхэнд хийдэг зүйлүүд байгаа. Тэгээд тэр зүйлүүдээ та бүхэндээ хуваалцаад тэгээд тэр эхэнд хийдэг зүйлүүдээ ямар програм дээр яаж хийдэг тухайгаа хуваалцах болно. За тэгээд бид нэр ихэвчлэн шинэ он эхлэхээр шинэ жилийн төлөвлөгөө гаргадаг тийм. Миний хувьд болохоор шинэ жилийн төлөвлөгөөг бол маш багасаа хийж ирсэн. Маш багасаа байнга тэмцэр дээр ингээд жилээр энэ жил тийм юм хийн гэдэг аюу их тийм төлөвлөж ирээд одоо ч мэдээж би өөрийнхөө шинэ жилийн төлөвлөгөөг ингээд тэмцэр дээрээ бичдэг. Тэгээд тэрнээс гадна өөрийн хувийн шинэ жилийн тэмдэглэгээ хийдэг. Дээрэс нь би өөрөө гэр бүлтэй хүүхдүүдтэй болохоор гэр бүлийн шинэ жилийн төлөвлөгөө. Тэгээд нэг жил тэгээд жилээс гадна 5 жил, 10 жил, 20 жил, 30 жил гэсэн тийм уртын төлөвлөгөөнүүдийг болохоор би дэвтэр дээр ч юм янз бүрийн гараар бичгүйгээр бас spreadsheet дээр Google дээр Excel дээр хийдэг байгаа. Тэгээд тэр тухайга та бүхэнд танилцуулна. Нэгт нь хоёрт нь болохоор шинэ он гарахаар би өөрийнхөө CV-г апдейт хийдэг байгаа. Тэгээд өнгөрсөн жилүүд би ямар одоо өөрхийн карьер тал дээр би ямар прожектын дээр ажилласан. Тэр прожектын дээр ямар рол хийдэг байсан тэр тухайга бичээд өөрийнхөө CV-г жил болгон CV болон өөрийнхөө портфолиог жил болгон шинжилдэг байгаа. Тэгээд тэр тухайга та бүхэнд хуваалцгална. Тэгээд тэр CV маань болохоор Notion гэдэг програм дээр хийгддэг байгаа. Тэгээд би Notion-ыг би монголчууд аяг хэрэглэдэг байх гэсэн чинь аяг ер нь хэрэглэдэг юм билээ. Тэгээд Notion болохоор маш тийм өөрийнхөө портфолиог өөрийнхөө CV-г ингэж вебсайтыг homepage хийхэд айгуу тийм тохиромжтой маш сайн тийм програм болохоор би айгуу хэрэгэлдэг. Тэгээ зөвхөн CV гэлтгүй маш олон тийм төрлийн зүйлүүд ингэж бичиж тэмдэглэхдээ хэрэгэлдэг. Тэгээ тэгингээ би өөрийнхөө зөвхөн CV портфолиог үзүүлэнгээ би Notion-ыг яаж хэрэглэх тухай та бүхэндээ хоёр дахь удаан танилцуулах болно. Тэгээд нэгт нь болохоор түрүүн хэлсэнчлэн гэр бүлийн мөн хувийн уртын төлөвлөгөөг хэрхэн гаргадаг вэ гэдгийг би Google Spreadsheet дээр та бүхэндээ танилцуулна. Хоёрт нь болохоор дараагийн цагт нь болохоор өөрийнхөө CV портфолиог Notion гэдэг програм дээр яаж хөтэлдэг, яаж апдейт хийдэг тухайга та бүхэндээ танилцуулаад мэдээж үзэн хүн болгоно тэр spreadsheet-ийг та бүхэндээ хуваалцах болно. Тэгээд Notion ч гэсэн хэрэгтэй хүмүүс байх юм бол над руу мэйлээр холбогдох юм бол Instagram-ийн DM-ээр холбогдох юм бол би мэйлээр явуулж өгөх болно. Тэгээд өнөөдрийн цагийг ингээд явуулж өгөх болно. Тэгээд хинийхээ цаг руу шууд орцгоё. За эхэнд нь болохоор гэр бүлийн төлөвлөгөөг хэрхэн гаргадаг тухайга та бүхэнд хуваалцах болно. Тэгээд тэхийн тулд би өөрийнхөө компьютерийн нүүрийг та бүхэнд хуваалцъя. За энэ болохоор миний Bowser's Early Plan гэсэн байгаа. Жил болгоныг яаж план хийдэг тухайгаа ингэж бичсэн. Тэгээд би энэ дээр болохоор зарим жоохон миний хувийн эмзэг тийм юмнууд байсан юм даа. Харин яг хуу та бүхэнд танилцуулж болно гэж бодсон зүйл болохоор үлдээг явцсан байгаа. Тэгээд ийм Early Plan-ыг хөтэлдэг байгаа. Google Spreadsheet дээр. Тэгээд доор нь харах юм бол гэр бүлийн төлөвлөгөө, эхнэр нөхөр, хүүхдүүд, асуудлын дэвтэр гэдэг ингээд 4 ийм хуудастай байгаа. Тэгээ та бүхэндээ эхнээс нь ахуулаад яг юу бичдэг тухай, яаж бичих тухай хуваалцаад явъя. За хамгийн дээд нь жил байгаа.
За энэ жил болохоор би 2021 оноос хавуулж нэг энэ тэмд юугаа дэвтрээ одоо энэ Excel-ийг тэмдэглэж хэлсэн байхгүй юу. Тэгээд 21 хамгийн дээдл нь 21-ээс 21 оноос би 41 он хүртэл яг 20 жилийн төлөвлөгөө энэ ингээ гаргасан байгаа. Тэгээд ерөөхдөө бүр амар тийм 10 жилийн төлөвлөгөө л одоохонд гаргаагүй байгаа. Яг 21-ээс эхлээд 29 одоо 10 жилийн төлөвлөгөө гал энэ дээр бичсэн байсан байхгүй юу. За тэгээд жилийн доор болохоор хурмын ой гэж байгаа. Тэгээ хурмын ой дээр болохоор одоо ганц би хүмүүс бол энэ хурмын ой гэдгийг бол шалтгаасаж олно. Тэгээд хурмын ой дээр болохоор миний бодлохоор хурмаа хийгээд хэдэн жил болсон тухайга бичдэг байхгүй юу? Тэгээд жишээлбэл одоо энэ жил 25 онд нөхөртэй хоёрын 9 жилийн яахгүй. Тэгэхээр 9 одоо энэ дээр 9 8 тий 9-өөс ахуулаад одоо энэ чинь ингээд 20 жилийн ингээд бичиж явах байгаа. Жишээг нь болгож та бүхэн ингээд бичиж үзүүлээ. За энэ мэтчлэн ингээд 20-ын хойд ингэж бичих байгаа. Тэгээ мэдээж хэрвээ 20 хийгээгүй хүмүүс бол энэ хэсгийг бол бичиж олно. За тэгээд гэр бүлийнхний нас байгаа дараагийнх нь хамгийн дээдлэлт нь нөхөр, доотлолт нь эхнэр, тэгээд хүүхэд хоёр хүүхдийн эцэс нь бичсэн. Насыг нь бичих байгаа. Тэгээд жишээлбэл нөхөр одоо 2025-нд хэдэн настай за 30 гэж жишээлчгээр бичээ. Бичсэн 30 гэж бичээд нэгд хүүхэд болохоор одоо хэдтэй хийн манай хүүхэд 7 талдаа 7 5 гэж чихэд эндээс хавуулаад та бүхэн насаа ингээд үргэлжлүүлээд оруулах шүү дээ. Хэмчлэнгээр ингэж оруулна. Одоо хүүхдүүдийн нас ингэж оруулах юм бол хэдэн онд бид нар хэдэн настай байх вэ? Хүүхдүүд нь хэдэн настай байх вэ гэдгийг харах боломжтой байхгүй юу? Тэгжээд бид нар нэг жоохон юм төлөвлөхөд нэг юм хэцтэй болоод байдаг байхгүй. Тэгэхгүй болохоор одоо хэдэн онд за бид нарт хэдэн настай байлээ гэж хамгийн түрүү боддог шээ тий. Яг тэгж бодохын тулд эхлээд бусдад бичих байгаа. Тэгээ би энэ дээр ягаад би саарл тэгээд 24 он гэхэд саарл 25 он гэхэд шар болгосон мэхээр 24 он гэхэд өнгөрсөн учраас би саарл болгосон юм. Одоо яг 25 чи яг одоо явагдаж байгаа учраас эндээс хавуулаад би шар болгосон байхгүй юу? Энийг анхаарал та бүхэн бас өөрчилж болно шүү дээ. За дараа нь goal гэдгийг бичнэ. Одоо доор нь болохоор үйл явдал болон шаардлагатай хөрөнгө гэсэн байгаа. Тэгээд энэ дээр л goal яг энэ жилдээ яг энэ жилийн goal-ыг бичих байгаа. Энэ жилийн манай гэр бүлийн эсвэл хувь хүний goal юу байна гэдэг дээр тэрийг бичих байгаа. Жишээлбэл би 2024 онд яг төлөвсөн юмнууд байсан хгүй. Одоо яг 24 оны goal гэж юу байсан бэ гэхээр одоо жилд 20 ном унших ч юм уу эсвэл контент 10-ыг хийн. Дээрээс нь гадаад руу нэг удаа аялах, Монгол руу нэг удаа аялна. Тэгээ эсвэл нүүн гэсэн нэг тиймэрхүү төлөвлөгөөнүүд бүгд ингээд том төлөвлөгөөнүүд энэ чинь бичсэн байсан. Тэгээд 25 оныхаа гэсэн төлөвлөгөөгөө яг энэ дээр ингээд бичээд одоо шинэ бизнес эхлэн ч юм уу эсвэл тийш аялна, тийш аялна, ийш аялна гэдгийг энэ чинь бичих байгаа. Жишээгээр болохоор миний хувьд болохоор одоо 2026 онд 10 жилийн хурим би тэр үед одоо тийш аялна, Монгол руу аялна, Хавай аялна гэх мэтлэн тиймэрхүү зүйлүүдийг бичсэн байгаа байхгүй. Тиймэрхүү нэг том гоолуудаа энэ гоол гэдэгтээ бичвэшээ за. За тэгээд гоолын даваар болохоор тэр зардал байгаа. Зардал нь болохоор яг энэ гоолтой холбоотой энэ гоолыг би одоо биелүүлэхийн тулд хэдэн төгрөгийн зардал хэрэгтэй бэ гэдгийг бодож оруулсан байгаа. Жишээлбэл за 2026 онд би Хавай руу аялна гэд зорилго гаргасан байгаа байхгүй юу. Тэхийн тулд 4 сая вон хэрэгтэй гэсэн тийм төлөвлөгөө гаргаад бичсэн байгаа байхгүй юу. Жишээлбэл би одоо 2026 онд би Монгол очиж аялнаа, Монгол руу аялал хийнэ гэх юм бол доор нь зардал гэдэгтэр нь Монгол руу аялахад нийт 3 сая вон хэрэгтэй гэсэн нэг тиймэрхүү тийм том зардлууд энэ доор нь бичих байгаа. За доор нь болохоор дараагийнх нь хүүхдүүдтэй холбоотой гоолуудыг бичнэ. Жишээлбэл заавал гол бишээсэн ч гэсэн одоо энэ хүүхд үед манай хүүхдүүд яг ямар үе дээр байх юм бэ гэдгийг бичсэн байгаа. Жишээлбэл 2025 онд манай том хүүхэд 1-р ангид орно. Одоо манай бага охин одоо цэцэрлэгийн ахлах ангид орно гэх юм эсвэл тиймэрхүү том ингээд хүүхдүүдийн өсөлтөнд таарсан одоо манай тэр 1-р ангид орно одоо эсвэл дунд сургууль руу орно, ахлах сургууль руу орно гэсэн том ивэнтүүд байдээс тий. Тийм нь одоо бичсэн байгаа. Тэгээд доор нь хүүхдүүдэд холбоотой зардал гэдгийг бичсэн. Тэгээд зардал гэдэгтэр жишээлбэл 2022 он гэхэд манай охин маань 2 настай болсон байхгүй. Тэгээд тэр үед би хүүхдэд цэцэрлэгт явуулна гэж төлөвлөө. Доор нь тэр зардал нь болохоор
сар болгон сая оны зардал цэцэрлэгийн мөнгө гарах болно гэдгийг би доор нь бичсэн байсан байхгүй юу. Гэх мэтчлэн хүүхдүүдтэй холбоотой тийм гоол ч юм уу эсвэл тэр ивентэд нь зориулсан зардал доор нь хэд гарах вэ гэдгийг бичсэн байгаа. За тэгээд хөрөнгө гэдэг нь болохоор яг яг энэ 2024 онд эсвэл 2025 онд одоо юу нийт би хэдэн төгрөгийн хөрөнгөтэй орлоготой байх вэ гэдгийг бичсэн байхгүй юу. Тэгээ энэ болохоор би устгацсан юм. Энэ бол жоохон эмзэг. Эмзэг учраас энэ дээр болоод жишээлбэл би 2025 онд нийт одоо 100 сая төгрөгийн орлоготой болох болно гэдэг ч юм уу тэрийгээ гинжээ бичгэлнэ. Тэгээ энэ дээр болохоор би яг айгуус тийм сонин тийм айгүй сонин зүйлийг анзаарсан гэхээр урд нь би ингээд за би энэ жил ингээд яг боддоор ингээд тооцоолох юм бол за жишээлбэл боддоор би яг нэг 100 саяын л орлоготой байх юм да гэж бодоод боддоор бичхүү эсвэл би яг өөрхөн хүснийхээ дагуу би яг тэ дараа жил гэхэд би бүр 200 саяын эсвэл 300 саяын тийм орлоготой болмоор байна гэсэн тийм өөрхийн вишиг одоо хүслийг бичхүү гэдэг дээр жоох эргэлзээд захгүй. Тэгээ харин тэр үедээ би бодож байгаад за зүгээр л яг би өөрийнхөө хүслээ. Тэгээ хүслийнхээ дагуу ингэ бичье. Тэгээд яг хүссэн зүйл чи өөрөө тэрүүгээрээ биелэх хүчтэй байдаг учраас яг ингэж бичээд яг тэр хүсэл маань биелэхийн төлөө ингэж хичээ гэсэн тийм шийдвэр гаргаад тэгээд хөрөнгө гэдгээр одоо байгаа тийм бодит зардал гэхээс илүү бүр яг би яг тэдэн онд би тэдэн төгрөгийн орлоготой баймаар байна гэсэн тийм бүр зорилгоо бичсэн байгаа. Тэгэхээр эн чинь угаасаа л бидний амьдралын зорилго гэхээс яг бүр үнэхээр за би яг жилийн дараа энэ жил би 100 сая хэмжим за жилийн дараа ахаад нэг 100 сая байх болов гэх. Тэгээс тийм бодит тийм хөрөнгө одоо зардлыг хөрөнгөө бичих биш. Бүр ингээд өөрийнхөө хүсэж байгаа эсвэл өөрийнхөө бүр тийм хүрхийг хүсэж байгаа цэгээ ингэж бичээсэй гэж та бүхний хүсэж байна. Тэгээ би бичсэн ч аюу гоё яг тийм бичсний дагуу ингээд биелээд байгааг би өнгөрсөн одоо 2024 онд энийг ахиж харангаа бүр ингээд гайхсан байхгүй юу. Тэр үедээ за боломжгүй ч гэсэн ямар ч юм бичээд үзье болохгүй л үзье. Тэгтэл миний хүсэл хэмжээ зүгээр хүслээ бичиж үзье гэж биччихээд тэгээд хэр маань ингээд биелж байгааг харсан байхгүй. Тэгэхээр бас энэ маань ингээд өөрөө бичээд тавьчихсан гэдэг чинь айгүй тийм миний дотор айгүй тийм эерэг юугийн хүсэл мөрөөдөл ингээ орж ирээ тэр маань ингээд биелэх боломжтой болцсон болов уу гэж би бодсаахгүй. За тэгээд хөрөнгө гэдэг дээр нь тэгж шүү за. Дараа нь болохоор цэвэр үнцэн гэдэг дээр нь болохоор яг бид нар жил болгон ингээд хураах одоо орж ирдэг орлогууд гэж тогтсон байгаад байгаа шүү дээ тийм. Тэгэх биш цэвэр үнцэн гэдэг болохоор одоо жил ирэх тусам ингээд надад тэр хөрөнгүүд чинь ингээд цуглараад байгаа шүү дээ тийм. Тэрийг бичнэ. Жишээлбэл одоо би хөрөнгө гэдэг нь надад энэ жил одоо 100 сая орж ирлээ. Тэрнийхээ гэхдээ би тодорхой хэмжээгээр хэрэглэн штэ тэ хэрэглэг гараа ивчих байгаа байхгүй. Тийм гот авч яваад үлдсэн мөнгнүүд нь жил ирэх тусам ингээд цуглараад ах штэ тэ. Тэр цэвэр үн цэнэ болохоор энэ доор бичнэ. Тэгээд тэр тухай одоо жишээлбэл 100 сая орлоготой байлаа гэх юм бол цэвэр үн цэнэ нь 100 сая байхгүй байж болно шүү дээ. Яг тэгвэл бид нар чинь амжиргааны мөнгө бөм сар болгон гарч байгаа тэр зардлууд байгаа учраас тэр зардлуудаа хасаад тэгээд тэр зардлуудаа хассан ч гэсэн жил ирэх тусам чинь цуглараад байх болохоор тэр цугларсан мөнгөө оцоолаад энэ доор биш шүү дээ. За энэ дээр ч гэсэн та бүхэн бүр амар тийм бодвол заст яг бид хэдэн төгрөгийн цалинтай юм чинь жил болгон жилийн хэдэн цалинтай маань хот хэдэн цалинтай гэл бодоод гэхээс илүү өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ хүсэж байгаа үн цэнэ. Тэгээ яг би яг энэ он гэхэд тэдэн он гэхэд би яг тэдэн төгрөний яг цэвэр үн цэнийг ингээд өөртөө бий болгоно гэсэн тийм эерэг тийм төлөвлөгөө гаргаасаа гэж бодож байна. За дараа нь болохоор бусад гэдэг дээр одоо би одоогонд бичиж үзээгүй. Гэхдээ яг юмыг яаж мэдгүй энзээ ингээд орох боломжгүй дээрх зүйлүүдэд орох боломжгүй тийм бусад зүйлүүдийг бичнэдэ гэж бодоод бусад гэдэг зүйлийг оруулсан байгаа. Энийг бол чөлөөтэй та бүхэн юу бичнэ гэдэг өөртөө мэдээд яваасаа гэж хүсэж байна. За тэгээд ийм тод хар ийм зураасны доор болохоор сар бүрийн гол бичнэ. Сар бүрийн голдоор 1-ээс 12 сарын би ингээд бичээд тавьсан байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ жилийн сар болгонд би яг юу хийх ёстой гоолууд том гоолууд ингээд одоо байгаад байгаа шүү дээ. Жишээлбэл одоо би өнгөрсөн жил яг юу бичсэн бэ гэхээр одоо тэдэн сард нүүн тэдэн сард бид нар аялна. Эсвэл тэдэн сард бид нар виза одоо сунгана. Эсвэл тэдэн сард тийний маань төрсөн өдөр одоо
Тиймэрхүү том том ивентүүд байгаад байдаг шүү дээ тийм. Тийм зүйлүүдээ энд орно бичиж шүү дээ. Жишээлбэл одоо манай 3 сард одоо Солонгос хичээлийн шинэ жил эхэлж байгаа байхгүй. Тийм 3 сард одоо хүүхдүүдийн хичээлийн шинэ жил хүүхэд сургууль руугаа орно. Тэгээ 4 сард миний амралт дуусч байгаа. 4 сард ажил руугаа орно гэх мэтчлэн өөрийнхөө бодож байгаа тийм том том юмнуудаа энэ доор нь сар сараар нь хувааж бичиж шүү. За би болохоор ингээд Монгол хоёр жилийн нэг удаа Монгол явна гэсэн ямар ч тийм төлөвлөгөөтэй байхгүй. Тэгээд тэрийг энэ доор нь ингээд 7-8 сард Монгол явнаа, Монгол аялалт хийнэ гэж бичсэн байгаа. Гэх мэтчлэн ингээд 10 жил тэгээд 20 жил ингээд өөрийнхөө гэр бүл болон хувь хүнийхээ гоолуудыг, төлөвлөгөөнүүдийг хамт ингээд төлөвлөөд яваасаа гэж хүсэж байна. Тэгээд гэр бүлтэй хүмүүс бол тэгээ заавал ганцаараа бүх юмаа өөрөө цоор ганц өөрийнхөө ингээл төлөвлөгөө ингэж гаргаад байхаас илүү мэдээж тийм цаг хэрэгтэй ч гэсэн бас гэр бүлийнхээ одоо гэр бүлийн төлөвлөгөөнүүд гэж байгаад байгаа шүү дээ тий. Тэр зүйлээдээ ингээд энзээ тэмдэглээд явал маш миний хувьд бол маш тийм нүдэнд харагдах үз ингээд нүдэнд шууд харагдаад тэгээд за би энэ сард ийм юм төлөвлөсөн байсан ийм хийнэ гэж шууд хийгээд их тийм явах боломжтой болдог байхгүй. За эхний хуцанд нь нэг юм байгаа. За дараа нь болохоор дараагийн утас нь эхнэр нөхөр гэдэг хов цагаан. За энэ дээр болохоор энэ дээр хамгийн ихэнд нь би нэг монголч гэсэн чинь монголч ч ороод байхгүй. Нас. За он гэдэг дээр нь 2025 онд нас нь одоо тийм нөхрийн нас хэдтэй байх вэ? Эхнэрийн нас хэдтэй байх вэ гэдэг нь доор нь оруулна. Энэ хамгийн ихэнд нь оруулна. Тэгчээд одоо өсөлтийн үе гэж орно. Одоо хүн болгоны нас нь өөр учраас хүн болгоныг тэр үедээ хэдгээр насандаа таарсан тийм өсөлтийн үеуд гэж байдаг шүү дээ тийм. Тэгээд ингээд гэр бүл дотроо ингээд би бинийг анзаарах байхгүй. Одоо энэ маань одоо яг ийм өсөлтийн үе дээр явж байгаа да. Яг тийм одоо өсөх тийм ямар тийм талбар дээр өсөх тийм эсэл мөрөдөлтөй байгаа даа гэдгийг ингээд бид нар бие биендээ ярих юм бол ойлгох боломжтой шүү дээ тийм. Тэрийг энэ чигч байгаа. Тэгээд тулгарч буй асуудал гэдгийг бичнэ. Одоо энэ маань одоо энэ жил яг ийм асуудалтай тулгараад байгаа. Ийм асуудал ингээд надтай ярилцдаг. Яг тэр асуудлыг ингээд бичээд тэгээд тэрийг яаж шийдэх. Одоо миний хувьд болохоор ямар шийдвэр гаргах вэ? Яаж туслах вэ? Тэгээд энэ хүнд би яаж туслах вэ юм эсвэл эхнэр гэдэгтэр би өөрхөгөө одоо миний энэ жил би яг юун дээр өсмөр бай өсөлтөн үеэ бичээд тэгээд надад тулгарч байгаа асуудал одоо миний хувьд гэх юм бол юу байх юм? Би 2024 онд миний хувьд болохоор бүр аюу тийм бонаут ирээд тийм амармаар эсвэл байхгүй. Тэгээ тэрэн дээр би тулгарч байгаа асуудал ингээд би юу ч хиймээргүй ингээд амармаар байгаа тийм үе яана гэдгийг бичээд тэгээ шийдвэр гэдэг нь болохоор би одоо амралтаа авсан ч юм уу. Тиймэрхүү талбар дээр ямар шийдвэр гаргасан тухайгаа ингээд бичээд эсвэл ямар шийдвэр яаж энэ асуудлыг шийдэх вэ гэдгийг ингээд өөрөө жоохон ч гэсэн бодоод ингээд бичих тийм цаг гаргадаг байхгүй. Тэгээд энэ дээр болохоор бас аюу тийм эхнэр нөхөр хоорондын асуудалч байсан болоо эсвэл тэгээ миний хувь хүний асуудал байсан ч болно. Эсвэл би одоо тий хажууд хамт амьдарч байгаа гэр бүлийн тэр асуудалд нь жоохон ч гэсэн асуудлаа шийдэхэд нь жоохон ч гэсэн ингээд хамт туслая гэсэн тийм зорилготойгоор ийм хуцыг хөтэлдэг байгаа. Тэг нь болохоор бас надад аягүй тийм тусламж үзүүлдэг байхгүй юу? Яг бил асуудлыг ямар нэг асуудал ч юм уу ямар нэг тийм өсмөр байгаа тийм хүсэл мөрөөдөл ингээд бичээ тавьчих юм бол бүр ингээд аягүй нүдэнд ингээ харагдаад ирэхээр тэрийг яаж шийдэх вэ гэдэг дээр жоохон ч гэсэн санаа орж ирдэг байхгүй. Тэгэхгүй болохоор ингээ бичихгүй юу болж байгааг мэдэхгүй ингээл юун дээр яг яах гээд байгаагаа мэдэхгүй ингээд яваад их юм бол яаж тэрийг өөрчлөх үү, яаж шийдэх үү, эсвэл яаж өсгөх гэдэг дээр бүр тийм хариулт орж ирэхгүй, гарч ирэхгүй тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр тийм болохоор ямар нэгэн байдлаар тэрийг ингээ нүдэнд харахын тулд ингэж бичдэг байгаа. За тэгээд хүүхдүүд гэдэг дээр ч гэсэн адилхан. Хүүхдүүд гэдэг дээр бас л яг хүүхдүүд маань хэдэн онд хэдэн настай байна. Тэгээд би энд нь болохоор за энэ хот юм удаарч чадварыг он нас энэ дээр болохоор болж ирэх юм уу. Ингэж оруулсан ба. Тэгэхээр хүүхдүүд маань одоо яг хэдэн настай тэгээд хэддгээр анги гэдгийг оноор нь харах боломжтой. Тэгхийн гутаа өсөлтийн үе хүүхдүүдийн өсөлтийн үе ч гэсэн насаараа өөр гэдэг тийм. Яг тэр үед нь миний бодлохоор өсөлтийн үе гэдэг нь одоо том болоод ирэхээр тийм өсөлтийн үеийг ингээд наснасаар хуваах боломжгүй байдаг. Харин хүүхдийн үед болохоор өсөлтийн үеийг ингээд ном номноос харах юм бол өсөлтийн үе нь одоо хувац мэт байхгүй.
Тэднээс тэдний насны хооронд байдаг хүүхдүүд ийм юм дээр өсдөг, ийм юм дээр одоо тий ийм онцлогтой өслийн онцлог байдаг гэдэг тийм хуваацсан юмнууд байдаг шүү дээ тий. Тэрийг харж аваад бичдэг байхгүй. Энэ одоо энэ насн дээр энэ хүүхдүүд ингэдэм байх, тэгдэм байх гэдгийг баг зэрэг судалж байгаа нь тийм биччихтэй. Тэгээд биччихээд тэгээд яг одоо миний хүүхдүүдэд тулгарч байгаа асуудал юу байна гэдгийг бичээд тэгээд хойдолд нь яаж шийдэх вэ гэдгийг бас бичдэг. Яг түрүүнийхтэй адилхан. Тэгээд урд нь болохоор би эхнэр нөхөр хоёрыг бичдэг гэсэн. Дандаа хүүхдүүдийг яг бол би өөрөө боловсрол тал дээр мэрэгжил эзэлсэн болохоор хүүхдүүдийн одоо өсөлтийн тэр үе шатуудыг нь сурч исэн. Тэгээд тэр талаараа ингээ хүүхдүүдийн өсөлтийг ингээд тэмдэглэх хэрэгтэй мэн. Одоо өөрөө энэ хүүхдүүд маань ямар өсөлтийн тэр үе дээр явж байгаа юм бэ гэдгийг бас би өөрөө мэдээд чек хийх хэрэгтэй мэн гэж бодоод тэгээд энэ хуудас эхлүүлсэн аахгүй юу. Тэгээ эхлүүлээ ингээ яваадсэн чинь энийг яг энэ зүйлийг бол гэр бүл дотор ч гэсэн бас тэмдэглэж хөтлөх боломжтой байна гэж бодоод тэгээд эхнэр нөхөр гэж захиж хуудасны тэгээд явсан байгаа. Тэгэхээр бас яг энэ үе дээрээ хүүхэд ямар асуудалтай байна эсвэл зөвхөн манай хүүхдээс гадна яг энэ эцэн дээр хүүхэд ямар тийм өсөлтийн онцлогуд байдгийм бэ гэдгийг өөрөө ч гэсэн жоохон судалж аваад бичээд тийм тэгээд хүүхдүүдтэй яаж хандах уу, ямар шийдвэр гаргах уу тэр тал дээр нь багц нь туслах боломжтой байна гэж бодоод ийм юу хөтэлдэг байгаа. Тэгээ би саяхан найзуудтай би ингээд үзүүлсэн аахгүй би ингээд гэсэн чинь бөөх чи чам бүр амар нарийн хөтэлтэй юм биш үү гэдгсэн. Тэгээ би өөрөө миний мэрэгчлэл маань өөрөө боловсрал тал дээр сурсан. Тэгээд миний хийж байгаа ажил ч гэсэн яг юм судалгааны ажил хийдэг болохоор ингээд хүнийг болохны тэр байгаа байдлыг одоо тэр асуудлуудыг яг бүр ингээд судалгаа хийж байгаа юм шиг аюу тийм дэтэлжилж харахыг хүсдэг байхгүй юу. Тэгжээж ингээд жоохон ч гэсэн тэр асуудал ч юм уу тэр одоо тэр өсөлтийн үеийг нь жоохон ч гэсэн дэмжих эсвэл асуудлын хамт шийдэх боломжтой санагдаад байдаг байхгүй юу. Тэгээд ингэж бичдэг. Тэгсэн чи харахгүй юу судалгааны ажилтан гэсэн шиг бүр ингээд амар нарийн судалж бичсэн юм биш үү? Бид ерөөсөө тэгж бичдэггүй штэ гэдгсэн. Тэгээд энэ маань айгу тийм манай найз харцаад айгу тийм гайхажсэн. Тэгээд энэ зүйлийг би бас хүмүүст хуваалцах хэрэгтэй байна гэж бодоод тэгээд хуваалцах хэлсэн байгаа. За хамгийн сүүлд нь болохоор асуудлын дэвтэр гэж би гаргасан байхгүй. Тэгээд би энэ дээр болохоор би асуудлаа ингээд бичдэг байхгүй. Яаж бичдэг гэхээр одоо за жишээлбэл эхнэр нөхөр хоёр хооронд ингээд асуудал гарна штэ тий. Тэгэнгუთ яг тэр зүйлээ ингээд би яг тэр үедээ тэр одоо бүх асуудлыг хэрүүл хийсний дараа ч юм уу хүүхдүүдтэйг ингээд жоохон trouble үүссний дараа яг тэр үедээ би өөрийнхөө нууцныхаа мемо дээр нь бичдэг байхгүй юу. Хүүхэд тэгсэн тийх үед би тэгж хэлсэн. Хүүхэд ингэж хэлсэн би ингэж хэлсэн. Хүүхэд ингэж хэлсэн би ингэж хэлсэн гэд бүгд ингэж ямар бүх үг хэлчлэн ингэж бичдэг байхгүй юу. Тэгээд бичснээ би ийшээгээ оруулдаг байхгүй юу. Тэгээд погт бүр амар тийм нарийвчж бичдэг байхгүй юу. Яг юу гэж хэлсэн. Тэгэхгүй бол ингээд тэр үедээ ингэж бүр айгу тийм асуудал дунд хэрүүл дунд ингээд байж агаад тэгээд ингээд болчихдог байхгүй юу. Тэгээд юу ямар асуудал дунд ингээд бид нар орчоод байна. Тэгээ юунаас бол хэрүүлэх чи юунаас бол ингээд маргалдчих уу гэдгийг бичдэг. Тэгэнгუутаа би шууд ингээд мемо дээр хийждэг байхгүй бичдэг. Яг тэгж хэлсэн, би тэгж хэлсэн, тэр тэгж хэлсэн, би ингэж хэлсэн ингээд бичиж тавьчихдаг байхгүй. Тэгээд дараа нь ингээд эргээд ингээд хараад яг тэр надад ингэж хийсэн юм надаас хүсэж байгаа юм биш үү гэдгийг дараа нь жоохон ингээд уур муур ингээд баг зэрэг доошлсны дараа ингээд уншихаар тэр хүн надаас юу хүсэж байгаа юм байна гэдгийг ингэж ойлгох боломжтой байхгүй. Тэгэхээр би яг энэ асуудлын дэвтэр гэдэг дээр нь тэр асуудлаа бүр ингээд хин юу хэлсэн гэдгийг нэг хүрслэн өгүүлбэр бичлэн ингээд бичдэг байхгүй. Тэгээ тэрийг одоо би болсон байл та. Яг тэгвэл маш хэмцэг гэсэн. Тэрийг бас бичээсэй гэж хүсэж байна. Тэгжээж ийм одоо гэр бүл дотор байгаа асуудлууд чинь ингээд өөрөө тэр дотор ингээд ороод ирэх юм бол юунаас одоо ийм асуудал үүсээд байна. Яг асуудлын цэцлэг нь юу вэ гэдгийг яг тэр дотор ингээд ороод ирэхээр ингээд харж чаддаг байхгүй. Тэгэхээр тэр асуудлаа ингээд жоохон ч гэсэн ингээд нүдэнд хавтгаж ингээд бичээд тавьчихаар өөрөө тэр асуудлаа жоохон хүнлэн хүний байр сууриас хараад ирэх юм бол юу асуудалтай байгаа юм гэдгийг жоохон ч гэсэн олж мэдэх боломжтой болдог байхгүй. Тэгэхээр та бүхэнд энэ асуудлын дэвтэр гэдгийг бас бичээсэй гэж хүсэж байна. Тэгээд миний хувьд болохоор яг ийм зүйлүүдийг би жилийн эхэнд нэг сар дотроо бүгднийг бичиж дуусгадаг байхгүй. Нэг сар дотроо ингээд жоохон ч гэсэн энэ жилийнх тэгээд дараа дэг жилийнх дээр жоохон нэмэрлэх юм байвал нэмэрлээ явцдаг. Тэгээд гэр бүлийн төлөвлөгөө гаргаад
Тэгээд өнгөрсөн жил манай эхнэр нөхөр хоёрын хооронд ямар асуудалтай байсан, яаж шийдсэн тухай, эсвэл ирээдүйд яаж шийдэх тухай, эсвэл хүүхдүүд маань яг ямар түвшин дээр байгаа, ямар асуудалтай байгаа гэдгийг бичээд тэгээд асуудлын дэвтрээ бас ингэж харж харж ингээд тэмдэглэлээ ингээд нэмээд тэгээд дуусдаг байгаа. Тиймэрхүү иймэрхүү байдлаар шинэ жилээ төлөвлөгөө тэгээ шинэ жил болон эсвэл 10 жил 20 жилийн төлөвлөгөө ингэж бичиж явж байгаа. Тэгээ та бүхэндээ тэр тухайга хуваалцлаа. Зя. Өнөөдрийн цаг болохоор ингээд дууссан. Дараагийн цагаар та бүхэндээ түрүүн хэлсэнчлэн өөрийнхөө CV-г тэгээд өөрийнхөө портфолиог би Notion гэдэг програм дээр яаж хөтэлдэг тухай та бүхэндээ хуваалцгаална. Тэгээд та бүхэн миний Instagram DM-ээр өөрийнхөө мэйл хаягаа явуулах юм бол би энэ Google Spreadsheet-ийг Excel-ээр ч юм уу Spreadsheet-ийн линкээр та бүхэнд явуулах болно. Тэгээд та бүхэн надтай холбогдоод энэ тэмдрийг авахыг хүсвэл надтай холбогдоорой. Баяртай. Хамт исэн баярлалаа. Баяртай.